бүхэнд ерөөдөө бага ардсан булчин гэдэг талаар ерөөдөө тайлбарлаж өгье. За бага ардсан булчин гэдэг бол эмэгтэй хүний умдаг яснаас хойш хахар цул хүртэл бэхлэгдсэн ерөөдөө нарийн бүтцтэй булчин байдаг. За энэ булчин өөрөө яадаг гэхээр за шийсэн сүвэ цагралгаж барьж өгдөг. За дундаа өтрийгээ цагралгаж барьж өгдөг. Хойдолтой шулуун эцэг ерөөдөө цаграх хэлбэртэйгээр барьж өгдөг. За дээшигээ ерөөдөө давсаг умаа шулуун гэх зэрэг эргэтнүүдийг ерөөдөө дотроо багтааж байрласан ерөөдөө нэлийн нарийн бүтцтэй булчин байдаг. За бага ардсан булчин судрахад ерөөдөө бол ихэнх эмэгтэй хүмүүст ерөөдөө тохиолддог. За хамгийн нэг төрлийн тохиолддог шалтгаан булчин сулдаг шалтгаан гэх юм бол эмэгтэй хүмүүст жирэмслэлт гэж зүйл байдаг. За жирэмслэлт гэдэг бол өөрөө за эмэгтэй ерөөдөө 10 сар бид ургаа хөвлөдөө тээж явдаг тийм үү. Энэ бол өөрөө доошоо бага ардсан булчин руу доош дотоод даралтыг ер нь бол өгж идэг гэсэн. За дотоод даралтын хуудмаас бага ардсан булчин дээр нэлээд хэмжээтэйгээр даралт өгснөөрөө булчин судрах нэг үйл явц болдог. За энэ бол нэгдүгээр шалтгаан гэсэн. За хоёрт нь таргалал байж болно. За эмэгтэй хүмүүс хөвчлэн хөвлийгээрээ таргалтыг өгдөг. За энэ хөвлийн таргалт гэдэг бол өөрөө бас л яг адилхан бага ардсан булчин дээр даралтыг өгснөөрөө булчингаас судлах нэг юу өөрөөр болдог. За гуравт нь гэх юм бол өтгөн хаталт. За мөн харшилтай хүмүүс байж болно. За эсвэл төрөөгүй жирэмслээгүй хэрнээ булчингийн сулгатай хүмүүс байдаг тийм үү. За энэ бол өөрөө буруу шийдэг ч юм уу, байнгын ингээд дүлэлттэй байдаг, байнгын өтгөн хаталтай ч юм уу. За эсвэл байнгын ингээд найтайлгаж ирснаасаа болоод булчингийн сулралт үүсдэг. За эмэгтэйний булчин ерөөд бол хэвийн байдалтай бол орох хугацаа маш удаан байдаг гэсэн. За нэг төрлөө дараагийн төрөлт хооронд хугацаа 3 жил байдаг гэсэн эмэгтэй хүнд ерөөд бол 3 жилийн хооронд таны булчин эргээд хэвийн байдалд ороод агших хэвээр байтал бид нар тэр үедээ гам барьдгүй ч юм уу те. За ингээд ерөөд бол жингийн асуудал байдаг. Нөгөө жимслээд хүмүүс чинь маш их хэмжээгээр буюу 10-аас дээш хил нэмдэг учраас бага ардсан булчингаас суулчихсан байдаг. Эргээд хэвийн байдалтай ороход ерөөд бол нэлээд удаан. За энэ дунд яагаад хэвийн байдалд орох нь тийм удаад байна вэ гэхэлэр за эхний төрөлтөөс дараагийн төрөлт хооронд хугацаа ерөөд бол 3 жил байдаг гэсэн. Энэ хугацаанд эмэгтэй хүн яг л анхны шигээ буцаж хэвийн байдалд ороход маш их зүйлийг өөрөөс нь шаарддаг. Эргээд хэвийн байдалд орох хэрэгтэй болдог. За дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй болдог. Яаж ч юм бага ардсан булчин гэдэг зүйлээ байнгын ажиллагаатай байлгасан улмаас ерөөд бол буцаж хэвийн байдалд орох нь арай нэг хурдан явцтай болдог. Гэтэл эмэгтэй хүмүүс энийг ерөөд бол гам бариагүйгээсээ болоод дасгал хөдөлгөөндөө байгаагүйсээ болоод эргэж хэвийн байдалд орох нь маш уддаг гэсэн. Ерөөд бол баг хэвийн байдалд орох нь боломжгүй. Тиймээс янз бүрийн өөрөөс нь ч юм уу гадны хүчин зүйлээр ч юм уу заавал эргэж хэвийн байдалд ороход нь ерөөд бол тусалж өгдөг. За бага ардсан булчин гэдэг зүйлд одоо нэг шийсний сүв, за өтрээ, за хойноо шулуун гэд, за дээдлэн давсаг умаа шулуун гэд ангас гэдэг одоо бид нар бүгд оролцож байгаа шүү дээ. Энэ дундаа л ерөөд бол бүх төр шинж тэмдэг дэлгэрэн гэсэн. Шийсний сүвний дээр цаграг булчин өөрөө суларснаасаа болоод эмэгтэй хүмүүст хөвчлэн шийс задгал гэдэг зүйл үүсдэг гэсэн. Яагаад тэгэхээр давсагнаа шийсний зүв хооронд ерөөд бол 3 см хэмжээтэй байдаг учраас маш хурдан хугацаанд ерөөд шийс тусгалт, шийс алдалт гэдэг зүйл үүсдэг. За өтрээний байдал ерөөд бол сунснаасаа болоод за бэлгийн харцаас мэдрэмж таашаал авах нь ерөөд бол буураад ирдэг. Яагаад тэгэхээр тэр чинь бариу мэдээж халуун орчинтой байснаас үүдээд ерөөд бол бэлгийн харцаас таашаал авах нь таашаал авдаг бол гэтэл сунаад ирэхлээр эмэгтэй хүн өөрөө ч тэр бэлгийн харцаас мэдрэмж таашаал авах нь муу эрэгтэй нөхөр нь ч гэсэн дээрхэд бол бэлгийн харцаас мэдрэмж таашаал авах нь бол буураад ирдэг. За тэгээ хойдолтой шулуун гэц буюу аанус байгаа шүү дээ. За энэ зүйл чинь өөрөө сунаад сунхлаараа ерөөд бол өтгөн шиг нэг гарна гэсэн ойлголт бол байхгүй. Гэхдээ за тэр дотор байдаг Венес судснууд гэж зүйлүүд байдаг шулуун гэсэн дотор. За тэр Венес судснууд нь доошоо бүтэрч гараад шамрам гэдэг эмгийг үүсгэдэг. За харин за шулуун гэж өөрөө сулраад ирэх юм бол дотогч доошоо урваж гараад за цагаан мах хэрэг эмэг гэдэг зүйлийг үүсгэдэг гэсэн. Ерөөд бол шинж тэмдгүүд нь шээс задгаарал бэлгийн харцаас мэдрэмж таашаал авахгүй байх шамрам эсвэл цагаан мах хэрэг эмэг гэсэн ерөөд бол энэ төр илэрдэг. Хамгийн эхлээд мэдээж өвчнөдөө ярилцсан. За ерөөд бол яг ямар зовиртой байна гэдэг талаар нь мэдчихнэ. За тэгээд за манай ерөөд бол эмчнэр бол бүгд дотор үзлэг хийж аваад үздэг байгаа. За дотор үзлэг хийхдээ бид нар яг нөгөө эмгтээчдийн имлэг дээр очиод тойл тавиулаад дотор нүрвсэл байна уу, улаалт байна уу, шахлаа сорив байна уу гэдэг талаар ерөөс үздэггүй. За бага ардсан булчин гэдэг зүйлээ бид нар өөрсдөө тэмтэрч үздэг гэсэн. За тэгснээр таны булчин жиргэд бол хэр зэрэг суларчсан байгаа юм, ачаалдах чадвар хэр байгаа юм ч юм уу. За тэгээд нөгөө нэг дотор талын давсаг, умаа, шулуун гэдэг чинь доошоо унжчихсан юм уу, хэр зэрэг ерөөд бол унжлалтай байна, хэдвэр зэрэгтэй байна гэдгийг дотор үзлэгээр ерөөд бол бид нар мэдчихэж ажилтдаг байгаа. Гэснийхаа дараа манай Phoenix гэдэг нано аппарат байгаа гэсэн. За физик хэмжлэгийн аппарат байдаг. Энэ дээр бид нар онцлогоо бас давхар хийгддэг. Миний хийх үзлэг ерөөд бол таны булчин чи хэр зэрэг байна гэдэг талаар ерөнхий ухагтууны ерөөд бол тэр хүнд ойлгуулцдаг бол энэ аппарат маань болохоор өөрөө бүр наривчлаад гаргаад ирдэг, бүр 5 үзүүлэлтээр гаргаад ирдэг гэсэн. Таны булчин ч одоо тэдгээр зэрэгтэйгээ суларсан байна ч юм уу, бэлгийн харьцаас мэдрэмж таашаал авах нь тэд байна ч юм уу гэх мэтлэн наривчлаад ирэхэд бол гаргаад ирдэг. Бага ардсан булчингийн сулралт гэдэг зүйл дээр эми эмчилгээгүүд ирэхэд бол хэмжлэгдэхгүй гэсэн.
За ихэвчлэн эмэгтэйчдийн эмчнэр юу зөвлөдөг гэхээр л хагалгаа зөвлөдөг байхгүй юу? Яагаад тэгэхээр манай Монголд ихэнх хийгдэг зүйл гэх юм бол давсаг умаа ерөнхийдөө бол дэшин сэтэг тавиад сойж өгөх болон хөтрээ багасах хойдол хэрзэн багасах хойдол гэх зэрэг дандаа нөгөө 3 дахь шатлалын хамгийн хүн төлбөрт нь ерөнхийдөө бол эмчилдэг бол энийг ерөнхийдөө бол гэрээр эмчлэхэд маш хэцүү гэж хэлж болно. Эмэгтэй хүмүүс ялангуяа байнгын кегелийн цогц хийгээд ч юм уу байнгын өөртөө ачаатай бай нөгөө нэг юм хийгээд чаддаггүй учраас гэрээр засагдахад үнэхээр хэцүү асуудал байдаг. За тэгэхээр энэ аппарат талаараа ихэвчлэн за хувийн эмнэлэгт байгаа гэж хэлж болно. Улсын эмнэлгүүдээр ерөөдөө бол энэ аппарат маань байхгүй. За Монголд ерөөдөө бол хэдхэн ширүүл ерөөдөө бол байдаг гэсэн. Зөвхөн ерөөдөө бол энэ аппарат маань хагалгааг орлоод өгч хагалгаанаас өмнө гэсэн үг таны булчинчин өөрөөр нь сэргээгээд чангалаад өгөх үүрэгтэй. За одоо ерөөдөө эмнэлгийн нөхцөлд очиж чадахгүй хүмүүс бол ихэвчлэн смарт болыг бол авч хэрэгэлдэг. За гадуур онлайн шопоор зарагдж юм да. За тэр телевизээр зарагдж юм хувь хүний гар дээрээс ч авч болж юм. За смарт болыг ерөөдөө бол ашиглахдаа хүмүүс хамгийн гол нь яг зөв ашиглах хэрэгтэй байдаг. За зөв ашиглахдаа яах вэ гэхээр одоо би яг хэдийн хэр хугацаанд хэрэглэх үү? Би ер нь бол яаж хэрэглэх үү? Яаж ариун цэврийн байдлыг хангах уу гэх зэрэг бүгдийг нь анхаарах шаардлагатай. За тэрнээс гаднах материалын хувьд бол маш олон төрөл байдаг. Энэ тэнгийн улс орноос орж ирдэг Хятад, за Герман, Франц гэх янз янзын орноос орж ирдэг янз янзын смарт болоод байдаг. Нэгтэй, хоёртой гэх зэрэг тий. За тэгээ энэ болгоныг хэрэглэхдээ бид нар хамгийн гол нь материалыг ерөөдөө материалыг аягүй сайн мэдчихэж авах хэрэгтэй байдаг. За эрзэн муутай байлаа, за тэр төмөр гам муутай байлаа ч юм уу тий. Тэр байдлаасаа болоод тухайн хүнд маань нэлээд сөрөг талыг өгдөг, хашилдаг ч юм уу. За дотор нь за нөгөө нэг бидраас ялгардаг нөгөө шүүрлүүдийн маань ихсэгдэг ч юм уу. Тиймэрхүү тохиолдлууд бол гардаг. За үүнээсээ болоод нөгөө хүн маань за одоо энэ маань ямар ч одоо нэг үр ашиггүй байна тийм үү. За энийг ирэхэд бол хэрэглээд ямар ч үр нөлөөгүй байна гэж хэлдэг. За тэгэхээр яг зөв хэрэглэснээрээ зөв материалтай зүйлийг сонгосноороо за энэ маань ирэхэд бол багаарцсан булчин бол нэлээд сайн чангалж өгөх хувьд бол өгдөг. За гэхдээ нэг сул тал бол байдаг. Смарт болыг ашигладаг гэд хүнд багаарцсан булчин бол нэлээд сайн чангалж өгөх хувьд бол өгдөг. Гэтэ гол нь тэр хүнд зөв дадал тийм үү. За зөв шээх, зөв суух одоо яг тэр би яг одоо яг яах ёстой гэдэг талаар бүх зүйлийг одоо хүний тархин төрхөд бол мэдээллийг маань зөв суулгаж өгдөггүй гэсэн. Зүгээр л ирэхэд бол чангалах үүрэгтэй, гэгээлэн цахыг орлох үүрэгтэй тийм бөмбөр шаариг байдаг. За бас өөр тийм за багаарцсан булчин чангалдаг гэж энэ өтрээ багасгадаг гэж энэ тийм бас лазер эмчилгээ гэж бас байдаг. За лазер эмчилгээ маань өөрөө за манайхыг хвчлэн хүмүүс юу асуудаг л да. За танах яг лазертай адилхан үгүй юу гэж нэлээх асуудаг. За энэ бол шал өөр зүйл байдаг. Лазер эмчилгээ гэхээр ерөөд бол хитийн хаан туяа цацраг туяагаар ерөөд бол хүний багаарцсан булчин удаа чангалдаг гэж хэлдэг байхгүй юу. За тэр хитийн хаан туяа цацраг туяа маань өөрөө яадаг юм гэхээр хүний булчинд бол үйлчилдэггүй. Одоо яг булчингийн өөрөөр нь чангалаа ч юм уу те булчинд нь бол үйлчилдэггүй. Наадлын яг өнгөцгөн яг гадна талын салтын давхартанд нөлөөлдөг гэсэн. Нэг юм уу хоёрхан давхартанд нөлөөлдөг. Цаатлын бүр гүний давхартанд нөлөөснөөр тэр булчин чангалаад байгаа юм бол биш. Наадлын өнгөцгөн давхартанд үйлчилснээрээ ерөөдөө бас састыг бид нар түлээд өгч ин гэсэн үг байхгүй юу? Түлж өгснөөрөө за тэр састыг түлснээр бид нар умайлгалт хорчилгалт гэдэг зүйлийг өгдөг гэсэн. За энэ байдлаасаа болоо хүмүүс өө энэ надад аягүй үр дүн өгж ийна миний булчин ирэхэд бол чангарчлаа ч юм уу те тиймэрхүү зүйлүүдийг бол өгдөг. За тэгвэл лазер эмчилгээ өөрөө хүн хүндээ зориулагдаад хэд удаагийн оролттой байдаг 2 удаа 3 удаа 4 удаа ч юм уу янз янзын оролттой байдаг гэсэн. Эхний удаагийнхаараа орсон хүн болгон ирэхэд бол маш сайхан бариу мэдрэмж өгчдөө. За шээс задгаарлалтай хүн байлаа гэт миний шээс задгаарлалыг маань эмчилгээд өгчдөө ч юм уу те тиймэрхүү байдлуудыг бол өгдөг. За 2 дахь 3 дахь оролтын дараагаасаа ч юм уу ирэхэд бол нөгөө нэг түлэгдсэн байгаа салтыг бид нар дахиад түлээд өгөхөр яах вэ? За сорвжилт өөрөө буцаад тэлэгддэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг сайхан шээс задгаал найрцсан чинь буцаа шээс задгаал нь сэтэрдэг ч юм уу бүр анхныхаасаа бүр илүү шээс задгаалтай болчлоо ч юм уу нөө бэлгийн хайцаанд орж исэн чинь нэлээд сайхан бариу юм байсан чинь буцаа бүр сунжлаа ч юм уу иймэрхүү тохиолдлууд ирэхэд бол нэлээд их гардаг. Тэгэхээр гол нь яг хаана яаж үйлчлээд байна гэдэг дээр л гол ирэхэд бол тулгардаг гэсэн. За тэгээд өөр чинь за Монголд их хийгдэг зүйл бол хагалгаа гэж зүйл байдаг. За давсаг умайг дээш нь сойж өгдөг. За ирэхэд бол сэтг тавиад сойх дээш үүрэгтэй гэсэн. Сэтг тавиад бидний уртлын хаан буюу одоо уртлын хаанд нь бэхэлж ойж өгдөг байгаа. За тэгээд за тэрнээсээ гадна сүүлүүд яг тэрнээс чинь хажуу тал нь бас өтрийг нь багасгадаг гэж байна. За давсаг умайгаа ч дээш нь сойгоод очин өтрийг нь ч багасгах чинь хэрцэнгийн ч очин ч юм уу те ингээд ирэхэд бол цогц үйлчлэгийг бас ирэхэд бол ихэнх газрууд явуулдаг. За энэ өөрөө бол нэлийн эцсийн шатны эмчилгээ гэж би бол зөвлөнө. За месцаас хагалгаа гэдэг зүйлээ ямар ч хүчин дээр ирэхэд бол дандаа эцсийн шатны ерөнхийдөө сонгох үүрэгтэй байдаг гэсэн. За тэгснээрээ
эцсийн шат гэхээр яг юу хэлээд байна вэ гэхээр за нөгөө миний бага арцын булчин гэдэг байгаа зүйл байна тийм үү. За ингээд би тэмдрээд ягаад үзлээ нөгөө эртнүүд маань доошлсон байна, хэр байна, хэдвэр зэрэгтэй орчихсон байна гэдгээс хамаараа тэр ерөнхийдөө бол хаглах сонгол зүгээр байдаг. Эрт явцад нь биш. Дөнгөж эхэлж явах явцад нь за ихэд бол өөрөө дасгал хөдөлгөөн хийгээд ч юм уу те эсвэл өөрөө идэвхтэй байдлаараа булчингаа чангалдаг ч юм эсвэл ингээд физик хэмжлэгээ сонгоод ч юм уу булчингаа бол чангалж болдог гэсэн. Эхний 1 2 3 дугаар одоо зэрэгтэй байгаа булчингуудыг бол тгээс имжилждэг. За бүр эцсийн шатанд нь орлоо 4 дугаар зэрэгтэй орчлаа. Бүр нөгөө нэг давсаг умаа шулуунгаас чинь бүр доошоогоо болоод ихэд бол хүний бид нэлээд тааламжгүй ихэд бол тэрнээс нэлээд завир өгж байгаа тохиолдол төр нь бол эцсийн шатанд хагалгааг сонгол ер нь бол зүгээр байдаг. За смарт болыг бол хэрэглээд бол ямар нэгэн байдлаар бол тийм гаж нөлөө сөрөг нөлөө бол байхгүй. Яагаад тэгэхээр зүгээр л нөгөө нэг булчингийн жоохон чангалаад өчгсөн тэрнээс болоод төрөлтийн хүндрэл төрсний дараа хүндрэл бол үүсдэггүй. За смарт болын хувьд бол ямар нэгэн гаж нөлөө бол байхгүй. За лазерын эмчилгээний хувьд гэх юм бол за нэгэн ирэхэд бол удаан хугацааны дараа төрүүл илүү зүгээр байдаг. Яагаад тэгэхээр нөгөө састын унаалгаад өчгсөн учраас саст гэдэг зүйл чинь ирэхэд бол гулгамтай байдаг тийм үү. Зэрэгэд бол тийм зүйлээр ураг гарахад нэлээд хэцүү байдаг. Тэрнээс гадна сорвччихсан зүйлээр та ураг гарлаа гэдэггүй сорвио буцаага задлах нөлөө өгдөг байхгүй юу. Тэгэхээр лазер эмчилгээний дараа бүрэн эдгэрснийхэн дараа ч юм уу нэлээд урт удаан хугацааны дараагаар төрүүл илүү зүгээр байдаг. За мясцал хагалгааны дараа гэх юм бол за мясцлын дараа төрхийн хувьд бол төрж болно. За ямар нэгэн тийм гаж сөрөг нөлөө бол байхгүй. Ялангуяа тэр зүгээр давсаг умайг сойгоод өчгсөн тохиолдол бол гайгүй гэсэн үг байхгүй юу. Гэхдээ давсаг умайг сойж өглөө гэдэг нөгөө нэг юу яадаг. Энэ бол зөвхөн шинж тэмдэг дарах хэмжлэг гэж ирэхэд бол явагддаг байхгүй юу. Яагаад тэгэхээр тэр хоёр одоо гол энэ бага арцын булчин гэдэг байгаа зүйлийг чинь хамгийн гол шалтгаан булчин суларснаас болж үүсдэг бол эн чинь зөвхөн давсаг умайг л дэшин сойгоод оёод өчтдөг гэсэн үг. Тэгэхээр буцаа жирэмслээ эн чинь мэдээж буцаа доошилдог. Буцаал нөгөө нэг шийд задгаарч юм үүснэ. Буцаал нөгөө булчингийн сул байдал чинь үүсдэг. За харин тэр нөгөө өвтрээ багсах хоёул гэж яриад байна тийм үү. За энэ зүйлийг энэ зүйлийг ирэхэд бол дахиж төрөхгүй хүмүүс хийлгэж ивэл ер нь зүгээр байдаг. За ирэхэд бол би ер нь бол дахиж төрөх бодлого гэсэн хүмүүс өвтрийгээ багсгаад ойчдаг гэсэн үг байхгүй юу. Тэр чинь өөрөө булчингийн дагалаад ойчдаг гэсэн үг. Тэгэхээр ирэхэд бол мэдрэлийн хэсгийг тастаад өгчдөг ч юм уу булчингуудаа нэгээд яагаад ойчглаар дахиж төрөх ер нь бол боломжгүй болдог. За хэрзангийн ойл гэдэг зүйл бол гадна талын зүгээр өнгөн ирэхэд бол гоо үзэмжлэлээс нэлээд цэвэрхэн болгодог учраас энэ зүйл дээр бол ямар нэгэн гаж нөлөө байхгүй зүгээр. За манай эмчилгээнд орж ирэхдээ ирэхэд бол заавал мазогийн шинжилгээ өгсөн байх хэрэгтэй юу? Ер нь бол хоригдох зүйл юу байдгүй гэж асуудаг л да. Хэрвээ эсрэг заалт гэж ярих юм бол за хор тавдартай хүмүүс байж болно тийм үү? За хор тавдартай болон за зүрхэндээ ямар нэгэн байдлаар суулгаж сэлгэсэн хүмүүс л ирэхэд бол энэ эмчилгээнд ороход эсрэг заалттай байдаг. За бусад бүх тохиолдлуудад үед ирэхэд бол манай эмчилгээнд орж болно. За эсрэг заалт, за хориглоод авах зүйл ирэхэд бол бараг байдаггүй. За энэ физик эмчилгээ гэхээр яг юу вэ гэхэлэр за одоо нэг баг гэрцийн давтамжаар ирэхэд бол таны булчин чинь өөр нь чангалж өгч юм тийм үү? Энийний дараагаар бол нэг сөрөг тал ер нь бол бараг байдаггүй төрөх боломжтой гэсэн үг. Яагаад тэгэхээр энэ чинь зөвхөн булчин чангалаад байгаа зүйл биш байхгүй юу? За булчингийн чинь чангалчин давхар танд өөрөө чинь өөрөө булчингаа удирдах чинь туслаад өгнө гэсэн үг. Одоо би за төрөгчин хүртэл илүү боломжийн болгоод өгдөг. За одоо төрөхдөө би яг яаж булчингаа би суулгах уу? Яаж би дүүлэх уу? Одоо би яаж булчингаа буцаагаад агшаах вэ ч юм уу те? Тэр байдлыг чинь тань бүгднийг чинь тархин чинь суулгаад өгчдөг гэсэн үг. Та өөрөө тэр булчингаа удирдах сурчна гэсэн үг. Тэгэхээр за төрсний дараа ирэхэд бол ингээд би булчингаа суллаж чадахгүй юм ч юм уу тиймэрхүү юмуд ирэхэд бол тохиолдохгүй гэсэн үг. Өөрөө булчингаа удирдах сурчлаар төрөхөд жилүү хэлбэр булчин за ачаал даах чадвар нэлээд сайтай болоод ирдэг. Дахиад нөгөө нэг жирэмслэлт гэдэг зүйл чинь дотоошоо бага арцсан булчин дээр дахиад даралтыг өгдөг бол энэ одоо булчин чинь чангалаад өчглөөрөө ачаал дах чадвартай болно гэсэн. Тэрнээс гадна за манай физик эмчилгээ гэхээр одоо зөвхөн тэр удирдах сурах одоо булчингаа өөрөө удирдах сурах гэдэг шүү дээ. За энэ болохоор өөр яаж юм гэхээр танд зөв шийх дадлыг суулгаад өгнө. Та одоо яг яаж зөв шийх үү ч юм уу те шийхтэй би яаж булчингаа зөв ажилуулах уу ч юм уу. За эсвэл танд за зөв алхах талаар чинь ч юм уу зөв ингээд сууж босох талаар чинь ч юм уу. За юм өргөдөө би яаж булчингаа хамгаалах вэ? Ерөнхийдөө бол таны булчин чинь буцаж сулрахаас нь урьдчилан сэргийлээд яаж хамгаалах вэ гэдэг бүх арга жиргэг нь бол заагаад өгчдөг гэсэн. За энэ эмчилгээнд орохын тулд ерөөд бол юу яадаг? Курс эмчилгээ гэж ерөөд бол яригддаг гэсэн. Хамгийн бага 10 удаа, хамгийн дээд нь 25 удаа гэсэн курс эмчилгээтэй байдаг. За төрөөд ерөөд бол шавхад туслаа тийм үү? Шавхад туслаад энэ эмчилгээнд орвол ер нь илүү зүгээр байдаг. Илүү таны яг нөгөө нэлэх биен дээр чи илүү маш хурдан сэргийлтээ өгдөг гэсэн. Яаж л одоо нөгөө нэг та төрчөөд бүр за 5 6 жил болоод энд орох. За дөнгөж төрөөд орох хоёр нь арай илүү ялгаатай байдаг гэсэн. Дөнгөж төрөөд орсон хүмүүсийн хувьд бол нөхөн сэргийлт маш хурцтай явагддаг гэсэн. За тэрээс гадна за энэ эмчилгээнд явахдаа өдөр болгон бол явдаггүй. Хоёлоо булчингийнхаа
За хүн болгоны булчинчаа харилцан адилгүй учраас булчингийн ачаалт авах чадвараас нь хамаардаг гэсэн. Ичлэн гол төлөв нэг өдөр өнжөөд явбал илүү зүгээр байдаг. За тэгээ хэрвээ булчин чинь нэлээд гайгүй ачаалт авах чадвартай байна гэх юм бол 2 өдөр дарааж яваад нэг өдөр өнждөг ч юм уу гэх зэрэг дандаа амралт тавьж явж ивэл нөгөө хүний маань булчинд амраад дараагийн хэмжлэг хүлээж авахтаа илүү сайхан болсон байдаг гэсэн. За хөдөө орон нутагт байдаг болон эмчилгээнд хамрагдах боломжгүй хүмүүс маань хамгийн гол нь гэгээлэн цэцлийг зөв хийж сураарай. За яаж хийх вэ гэхээр хүмүүс маань өдөрт 3 удаа, хамгийн доод нь 3 удаа, хамгийн дээд нь 5 удаа, за 2-3 минутын турш ширхэг доод гэгээлэн цэцлийг хийгээд твсчих юм бол таны бага арцгийн булчин чи яаж л байнгын чанга байна шүү.